ABU Robocon 2017 Аз нутгийн далайн бүсийн орнуудын роботын тэмцээн Японы нийслэл Токио хотод болно. Токио бол өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч метрополис хот юм. Гэхдээ Токио хот бүхэлдээ шинэ соёлын илэрхийлэл бас биш ээ. Токиод уламжлалт соёл хотын шинэ хэв маягтай зэрэгцэн оршиж байдаг. Уламжлалт соёлон өнөө цагийн өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болгож хадгалж үлдсэн нь ч бий. Тухайлбал энэ бүсгүй өөрийгөө хэрхэн сэрүүцүүлж байна вэ? Сенсу буюу дэвүүр. Дэвүүрийг японочууд одоогоос 1300 жилийн өмнө зохион бүтээжээ. Авч явахад хөнгөн, хадгалахад хялбар, эвхэгддэг энгийн хийц нь одоо хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Дэвүүрийг хэрэглээнээс нь шалтгаалan гоёмсог чимэглэлтэй урлах нь бий. Сэрүүцхийн тулд дэвүүрийг хэрэглээ зогсохгүй өөр зориулалтаар мөн ашиглана. Японы уламжлалт соёл үндэсний бүжгийн салшгүй нэг хэсэг нь дэвүүр. Түүнчлэн ардын тоглоомд бас дэвүүр гол хэрэглэгдэх юм болдог. Дэвүүрээр тодорхой зайд байрлах байг онож тоглодог нэгэн төрлийн сонирхолтой тоглоом бий. Аз нутгийн далайн бүсийн орнуудын 2017 оны роботын тэмцээний CDV 4 энэхүү Тосенкю тоглоомоос ихтэй юм. Тоглоомын зорилго нь байгаан онож унгаахтаа биш юм. Харин байг онсон дэвүүр болон газарт унсан байн байрлалаар тоглоомын гол өрсөлдөөн явагдана. Дэвүүр бай хоёр санаанд оромгүй сонирхолтой байрлалаар газарт унах нь илбэг. Асоби гэдэг нь Япон хэлний тоглоом наадгай гэсэн үг юм. Японы уламжлалт соёлын үзэл санааг шингээсэн асоби буюу тоглоом нь оролцогчдыг хооронд нь өрсөлдүүлэх гэхээс илүүтэй хүн бүрийг хөгжил баяраар дүүрэн байх боломжийг олгодгоор онцлог юм. Токиогийн Robocon тэмцээний дүрмд асобигийн үзэл санааг шингээхийг зорьсон юм. Тэмцээний дүрмээр сенсу буюу дэвүүр байг оноод газардахтаа заавал хайрцаган дээр буух даалгаврыг биелүүлнэ. Энэ бол хэцүү даалгавар. Ерөнхий дүрмийг танилцуулъя. Нэг тоглолтод багууд улаан эсвэл цэнгэр талаас гарч талбай дээр 3 минутын хугацаанд өрсөлдөнө. Талбай дээр өөр өндөртэй 7 тавцсан байрлана. Тавцсан бүрийн дээр нэг бөмбөг байна. Эхэлцгээе. Роботууд эхлээд тавгийг авч тавцсан дээрх бөмбөгийг онох ёстой. Бөмбөгийг унагсны дараа тавга тавцсан дээр амжилттай байрлуулснаар 1 оноо багтаа авна. Хамгийн ойр байрлсан тавцсан дээр тавгаан байрлуулбал 1 оноо. Дунд игнэний 5 тавцсан мөн 1 оноо. Харин арын игнэний тавцсан дахь бөмбөгийг онож тавгаан байрлуулж чадвал 5 оноо авна. Робот тавцсан дээр тавгаан давхарлаж байрлуулах бүрт оноо нэмэгдэнэ. Гэхдээ өрсөлдөгч тал байрлуулсан тавгийг нураавал авсан оноо хүчингүй болно. Хоёр тал тус бүр нийт 55-гаар тоглоно. Эхний хэсэг тоглож дуустал хүлээн.
Хамгийн түрүүнд бүх тавцсан дээрх бөмбөгийг унгааж, тавцсан бүрт 1-5 байрлуулж чадсан баг Апарей буюу ялагч болно. Хэрвээ 3 минутанд ялагч тодорохгүй бол хамгийн өндөр оноотой баг ялагч болно. Робокон 2017 үндэсний роботын тэмцээн 5 дугаар сарын 20-нд, олон улсын робокон тэмцээн 8 дугаар сарын 27-нд Япон улсын нийслэл Токио хотноо болно. Робоконд оролцогч оюутан залуучууд та бүхэндээ амжилт хүсье.